Хаан улс дүүрэг маань 310,000 иргэнтэй 76,875 өрхтэй. Тэгвэл бид өнөөдөр хаан улс дүүргийн 3 дугаар хорой буюу инх титэм өрхийн эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байна. Манай инх титэм өрхийн эмнэлэг 15,000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь бол 4,350 өрх байдаг. Бид өнөөдрөөс эхлэн AR Mongolia хамтран эдгээр 4,000 өрхтөө цахим хөтчийг тусламж үйлчилгээндээ хэрэглэж, ашиглаж байна. Энэ цахим хөтч маань ямар онцлогтой юм бэ гэвэл 3 онцлог байна. Хамгийн нэгдүгээр тухайн иргэн маань тухайн өрхийн гишүүн маань өрхийн эмнэлэг дээр очихгүй, заавал эрүүл мэндийн төв дээр очихгүйгээр бүх тусламж үйлчилгээг, эрүүл мэндийн салбарын үзүүлж байгаа тусламж үйлчилгээг 51 зэс бүхий сонголтоос 49 төрлийн багц мэдээллийг авах боломжтой болж байна. Бид ямар нэгэн утсаар ярихгүй, ямар нэгэн байдлаар өөрөө явж очихгүйгээр тусламж үйлчилгээ маань хамгийн товчхондоо тэр хаан уул эрүүл мэндийн төвийн 4 давхар 4900 м квадрат байшин энэ QR кодын тусламжтайгаар танаа гэрт илчиж байна гэсэн. Хоёр дахь зүйл маань юу юм бэ гэвэл энэ өөрөө хөгжүүлэлт хийх боломжтой. Энэ дотор байгаа мэдээллийг цаана нь үргэлж хөгжүүлж явах боломжтой, тасралтгүй хөгжүүлж явах боломжтой гэсэн. Бид энэ 2028 онд багтааж энэ хаан уул дүүргийнхээ 76,000 өрхөд энэ цахим хөтчөө бүгдийг хүргэх зорилт тавиа ажиллаж байна. Хоёр дахь хөгжүүлэлт маань юу юм бэ гэвэл тухайн өрх болгонд тус нь Бата гэдэг айл байлаа ээжтэйгээ 3 хүүхэдтэй амьдардаг байхад энэ 5 хүний тухайн жилийн эрүүл мэндийнх нь хүүхдүүд нь хийх вакцин, ээж аавынхт нь хийх өрчин сэргийлэх үзлэг гэх мэт эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай төлөвлөлтийн алгоритмууд гарсан байна. Энийг бид 2028 онд хэд тусгана. 2030 он гэхэд бид энэ цахим хөтчөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа байгууллагуудтай харилцдаг, үр дүнгийн тооцдог, бусад мэдээллийн сангуудтай холбох зорилтыг тавиа ажиллаж байна. Хаан уул эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөр өөрчлөлдөг нэрээс өндөр настай хүртэлх бүх насны ард иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл багтаасан цахим хөтөж гарсан байна. Ингэснээр ард иргэд маань эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээсээ цаг алдалгүй авдаг болоход хүн болж байгаад бид баяртай байна. Эрүүл үн цэнтэй хүн байж их сайхан Монгол орон минь хөгжих учиртай Монгол хүн бүр эрүүл байх болтугай.